Америкт төгсөгчдийн холбоо үзүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг ойлгох. Энэ ангид мэрэгчлээ зөв сонгоход чинь туслах 3 дугаар алхам буюу хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг ойлгож, цаг үетэйгээ нийлсэн сонголт хэрхэн хийх талаар ярилцъя. Бид өдөр бүр эмч, сантехникч, инженер, жолооч, барилгачин, туйлч гэдэл төрөл бүрийн мэрэгчлээ хүмүүстэй тааралддаг. Гэтэл огт сонсож байгаагүй мэрэгчлүүд ч гэсэн маш олон байдаг. Жишээ нь зөвхөн физикийн шинжилгээ ухаанд суурилсан одон орон судлаач, цаг урч, цөмийн физикч, электроникийн инженер, далай судлаач, дууны инженер гэд маш олон мэрэгчлүүд байдаг. Өнөөдөр нийгэмд хэрэгтэй бидний мэдэх мэдгүй бүхий л мэрэгчлүүдийг нийлүүлээд хөдөлмөрийн зах зээл гэж ойлгож болно. Аливаа зах зээл эрэлт нийлүүлэлтийн зарчимдэр оршин тогтнодог. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давбал илүү үн цэнтэй болдог. Харин нийлүүлэлт нь эрэлтээсээ давбал үн цэн нь буурдаг. Бидний сонгох гэж байгаа мэрэгжилч гэсэн адилхан. Тийм болохоор мэрэгчлээ сонгохоос өмнө хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг сайн ойлгож судлах нь чухал. 2014 онд бэлтгэгдсэн мэрэгчлэлтнүүдийн 50 орчим хувийг нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлд эзэлж байгаа ч энэ салбарын мэрэгжлийн эрэлт ирээдүйд багасж, инженер, технологийн холбогдлолтой нарийн мэрэгчлүүд, сантехникч, мужаан гэх мэт мэрэгсэн ажилчдын эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Энэ дүр зураг хэдэн жилийн дараа эрэлтээсээ шалтгаалж өөр болохыг үгүйсэхгүй юм. Нэг талаар зах зээлийн эрэлтээр тулгуурлаж мэрэгжлийнхаа сонголтыг хийн гэдэг бол ирээдүйд бусдад чи хэр өмнөгдөх вэ? Уг салбарт ажиллах хүчний өрсөлдөөн хэр байх вэ? Ажилд хэр амархан орж чадах вэ гэх мэт асуудлуудтай шууд уялдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи далайчин болох ямар ч их хүсэлтэй байгаад тус мэрэгжил чинь Монголд ямар ч эрэлтгүй бол чамд ажил олдохгүй гэсэн үг. Эсвэл хүн болгон л эрэлттэй гээд адил төстэй мэрэгжлийг сонгоод байвал сургуулаа төгсөх үед тус мэрэгжлийн нийлүүлэлт нь ихсэж ажилд орох гэж чи олон хүнтэй өрсөлдөх учраас бусдаас хамаагүй илүү мэдлэгтэй чадвартай байх ёстой болно. Нөгөө талаар өнөөдөр эрэлттэй байна гэдэг бол ирээдүйд эрэлттэй байна гэсэн үг биш юм. Жишээ нь кассийн машин анх олон механик эд ангиас бүрдсэн. Засад хэцүү байсан тул тусгай засварч бэлтгэж эхэлжээ. Кассийн машиныг засаж сурахад мэдээж нилээдгүй хугацаа орно. Гэтэл удалгүй шинэ технологи гарч кассийн машин электрон болсноор хуучин механик машины засварчны мэрэгжил огт эрэлтгүй болсон түүх байдаг. Технологийн ололт амжилт, дэвшлэн, ихэвчлэн тодорхой мэрэгжлийг шаардлагагүй болгож, шинэ мэрэгжлийг бий болгож байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ихсэж багассан ямар ч үед чи хүргэх чадвартай байх ёстой. Хүргэх чадвар гэдэг үгийг юу н сонсож байсан уу? Энэ нь чи өөрийн эзэмшсэн мэрэгжлийн салбарын хүрээнд тухайн салбартаа өөр мэрэгжилд хүргэж ажиллах чадвартай байна гэсэн үг юм. Өмнө нь физикийн шинжилгээ ухаанд тулгуурсан олон мэрэгжил байдаг тухай ярьсан жишээг санаж байгаа үсттэй. Хүргэх чадвартай байхын тулд ямар ч мэрэгжлийн хүнд зайлшгүй байх ёстой үеийн чанаруудыг чи эзэмших хэрэгтэй. Хамгийн түгээмэл нь багаар ажиллах, харилцааны чадвар, аналитик буюу дүн шинжилгээ хийх, хариуцлагатай байдал, аливаад дасан зохицох уян чадварууд юм. Үүний талаар 9-р ангид илүү дэлгэрэнгүй ярих болно. Дараагийн ангид ирээдүйн чиг хандлага гэж юу болох тухай ярилцъя.